хүмүүст ерөнхийдөө шинэ бүтээгдэхүүн, шинэ бүтээл хийх аягүй дуртай. Тэгээд тэрнийхээ ард өөрөө дандаа ингээ хөгжиж яадаг учраас аль болохоор хүмүүсийн хүсэж байгаа бүх зүйлийг л хийгээд өгөхийнсэн гэж хичээдэг. Ямар ч мэрэгжил сайхан, тэр тутмаа эмчийн мэрэгжил бол өшөөгөр сайхан. Тэгээд монголчуудаа хандаж хэлэхэд үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжин одоо бид нар байж хөгжих орон зайг олгож өгөөч гэдэг дээр илүү уриалмаар байна. Би бол одоо энэ орон бүтээлээ хийж одоо 30 гаруй жил одоо хийж явахдаа маш олон найз нөхдүүдтэй хамт тий орон бүтээлчтэйгээ маш олон салбарын бас дууч жүжигчид ийм хүмүүстэй ажиллаж байсандаа маш их баярлж авдаг. Миний 15 жилийн өмнөх аавч хийсэн хүүхэд маань явдаа. Одоо сургууль цэцэрлэгтэй зарим нэг 10 жилийн сурагчдаг аварсан одоо нэг их ихтэй сургуулийн оюутнууд болчихсон. Жилийн 4 өдөр тэгээд бэлэн байдалтай бид нэр ажилладаг юм да. Би яг нүдэн ханаад залбирыг гэдэг нүд миний нүдэнд нүдэн хансны дараа бодолтын бурхан биш ээж аваа минь орж ирдэг. Хүн болох угаасаа хүл болох манаасаа гэж. Багаас нь бид өөртөө манлайлж багаас нь бид өөртөө үйлдвэрлэх юм бол хүүхд бүгдийг амархан удаа сурдаг. Халтар байлаа гэдэг юу яахгүй шүү дээ. Одоо нөгөө доош орчихгүй шүү дээ. Хүмүүс зарим нь ярьдэн шүү дээ. Тэг тийм ээ тийг ярьж дээ. Тэгээ явж идэг. Өнөөдөр энэ дагаас бүгд хөдөлмөрлөл явж байна. Өөрийн Би энэ дотоод хэргийн их сургуулийг ийм том гэж юусоо бодсонгүй. Гэтэ яг залууны хувьд энэ сургуульд ингээ багшилж байгаа хүний хувьд одоо ийм бааз суурин дээр ингээ багшлна гэдэг бол таатаа сайхан биз юм. Тэглэх анх багш болж ирээд бас энэ сургуулийнхаа одоо таны хэлж байгаа адилхан ийм том одоо жишээлбэл бусад нөөц бололцоо гэдэг хараад үнэхээр бахархаж байсан. Аргагүй тэгээд олон жилийн түүхтэй 1933 оноос хойш байгуулагдаад одоо яг Монгол улсад байгаа дотоод хэрэг болон аюулгүй байдлыг хангах чиглэлээр бүхэл төрлийн мэрэгчлэлтэн бэлтгэж байгаа учраас бааз суурин дэртэй тийм сургууль болсон. За тэгээд бүр энэ нэг маань ч гэсэн одоо саяын батлсан асуудал болсон. За эхлээд Азад нь ярив. Монголын цагдаагийн боловсрол ерөөс нөөц бололцоо чадах ур чадвараараа ер нь бид нар Аздаа ер нь хэр дээгүр өрсөлдөх вэ ер нь. За хангалттай хэмжээнд өрсөлдөнө. Ялангуяа би одоо хуучин болоод цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа он цунд гэмт хэрэг мөрд эхэлц буюу хүнийг алах, бага насны хүүхдийг хүчинтэх гээд дандаа тэр одоо тухайн нэг юм хамгийн ээдрэг хүүхдээ эцэг үргийг мөрдөн шалгаад эхэлцтэй ажиллаж байсан. Тэгээд яг тэр үед бол ялангуяа хүн амны гэмт хэрэг одоо бага насны хүүхдийг хүчинтэх энэ онц ноцтой хэрэгүүдийг бол илрүүлэлт бол бүр 100% хүрч исэн тохиолдол бага. Ер нь 98% ус буудаг. Тэгээд ер нь манай цагдаагийн байгууллагын хүн хүч гарч байгаа гэмт хэрэг нутаг дэвсгэрийн онцлог зэргийг харгалзаж үзээд дэлхийн цагдаагийн байгууллагуудаас ер нь маш өндөр чадварлаг боловсруучтай чадварлаг цагдаагийн байгууллага гэж үнэлдэг. Цагдаа ер нь та нар цагдаа одоо та ингээ багшилж ийн ирээдүйн дотоодын аюулгүй байдлыг хамгаалах болсон хүчнийг бэлтгэж байгаа хүний нэг мөн. Одоо жишээ нь та зүгээр ингээд надад хэлэхэд цагдаа гэдэг хүнийг яг ерөн зүгээр иргэд те юу гэж хүлээж авч ойлгосоо гэж юу боддог бай ер нь. Цагдаа гэдэг нэг ойлголтыг энэ чинь хүн яваад байна шүү дээ. Хүн мөрцтэй миний эрх хамгаалах, аюулгүй байдлыг хамгаалах энэ цагдаа гэдэг хүнийг иргэн хүн ер нь яаж ойлгосоо, яаж хүлээж аваасаа гэж боддог бай ер нь. Юу гэж хүсдэг вэ? Энэ тал дээр ярих юм бол хамгийн түрүүнд ерөөсөө энэ цагдаагийн байгууллага гэдэг бол иргэдийн аюулгүй байдлын баталгаа байхгүй. Тэрийг л ойлгох хэрэгтэй. Жижиг зөрчлөөс ахуулаад гэмт хэрэг болтол эсвэл бол одоо ялангуяа одоо нөгөө олон нийтийн аюулгүй байдлыг хангах нийтийн хэв журам хамгаалах гэдэг юм дээр хүмүүс их зөрчлөөсөө гаргаад байдаг. Эсвэл тээврийн цагдаа, замын цагдаа нартай ч юм. Тэгээд энэ байсан тогтолцоо хуулиар хэрэгжүүлээ гэдээ гараад ирсэн эрх зүй дүрм журмынхаа хэмжээнд гүйцэтгэж байгаа үүргээл биелүүлж байгаа. Тэрнээс бол сайн дураараа тэр үүрэг гүйцэтгээгүй. Тэгээд бидний хийж байгаа ажил бол энэ хүний ирээдүйн амар таанаар аюулгүй байдлын төлөө хийж байгаа зүйл. Ерөөсөө нөгөө тогтолцоо маань жижиг зүйлээс ахвал том болоод
явдаг шүү дээ аливаа зүйл маань. Тэгэхээр түүндээ уялдсан л үйл ажиллагааг явуулж байгаа. Тэгээд ер нь энэ цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа залуучууд бол ерөөсөө сэтгэлээсээ энэ ажлыг хийдэг. Цалин болон бусад байдлыг харж хийдэг хүн бол байхгүй дээ. Угаасаа ч хийх боломжгүй. Энэ ерөөсөө их орныхоо төлөө гэсэн, ард иргэдийнхээ төлөө гэсэн тэр өргөсөн тангарагтай үнэнч мундаг залуучууд л ажиллаж байгаа одоо цагдаагийн байгууллагад бол. Тэгэхээр энэ сэтгэлийг нь үнэлээ зөвөр ойлгож хандж байгаасаа ажил хүсэж байна да иргэдээс хүсэх зүйл гэвэл. Энэ номынсаа хэдэн номтой вэ? За андуураагаа бол 88,000 номтой хаа. 80 гаруй мянган ном бол баг 90,000 ном бол байгаа. За 80 заараа дундчаа за 80,000 орчим гээ. За 88,000 орчим, 85,000 орчим. Та өнөө хэдийн уншсан ер нь? Юу л да нөгөө өөрийн хийж байгаа ажил, зааж байгаа хичээлийн чиглэл гэж байгаа. Би бол одоо эрүүгийн процесс тэгээд криминалистикийн тактик арга зүй дээр мөрдөн шалах арга ажиллагааг заадаг байхгүй. Хуулийн түшиглээд ямар байдлаар явуулдаг юм бэ гэдэг. Тэгэхээр яг энэ чиглэлийн бүх ном Орос Монголтойгоо нийлээд нэг 120 орчим байгаа. Тэгээд ер сэтгүүл гэдээ гардаг зүйлүүд байгаа. Бүгдийг нь уншсан. Тэгээ өөрөө бас одоо хууль зүйн докторийн зэрэг борлуулалтаа судалгааны ажил хийж байгаа болохоор яг идэвхтэй ашиглаж байгаа. Бараг зарим номын хаана юу хийсэн гэдгийг мэдэн дээ. Тэтгэврийн зохиолууд гэдэг үсэн чинь нэг ямар чейз үлээ. Джеймс Хелли чейз. Тэрийг бол нэлээд уншсан биз хүүхдүүд байна. Ерөөсөө ширээний ном байлаа шүү дээ. Бараг бүгдийг нь уншсан. Бүгдийг нь уншсан тэр зурлуудыг бол тий. Тий. Одоо номын сан. Одоо сургуулийн баазын хувьд одоо өөр одоо юу вэ? Номын сан байна. 88,000 орчим номтой номын сан байна. Одоо номын сангийн хувьд гэх юм бол бас үнэхээр бахархалтай л да. Би Оросд сургуульд төгссөн. Тэгээд Оросдоо бүр дотоод явлын яамны Москва хотох хамгийн том сургуулийн төгссөн. Тэгээд тэнд ийм номын сан байхгүй. Одоо ч байхгүй юу? Одоо ч байхгүй. За. Манай номын сан чинь одоо та бүхэн бол нийтийн уншлагын танхим сууж байна. Хоногийн номын сан гэж байгаа. Эрдэмжилгээний номын сан гэж байгаа. Бүр ганцаарчсан уншлагын өрөө гэж байгаа. Тэгээд салбараараа тий хилийн онцгой байдлын ингээд бүр энэ хоёр давхар номын сан шүү дээ. Та бүхэн зөвхөн нэг хэсэгтэн сууж байна. Тэгээд бүр тэр читэл одоо нөгөө Солонгосын канондар гараад идэг нөгөө Сөүлийн цагдаагийн их сургууль гэж нэг гоё байгаад идэв шүү дээ тий. Тэр ч юм намайсан байхгүй. Бид энд бас нэг албан томпол дээр ажиллаж тэр сургуулитай танилцах боломж олдож ирсэн. Тэгээд яг нэг өөрөө ирэхгүй өөрийн сургуулиараа бахархтай юм лээ. Номын сан байна. Өөр юу вэ? За номын сан байна. За одоо Монгол улсад хамгийн том байлдааны буудлын тир гэж байгаа. Тир гэдэг маань нөгөө объектэд байрладгийг тир гэдэг. Гадаа байрладгийг полигон гэдэг байхгүй. Тэгэхээр тийм байна. За бүр ярих юм бол одоо хааж байхгүй манай сургууль дээр клиник сургалтын төв буюу гал унтраах анги гэж байна. Бүр сонсогч нар маань гал унтраах. Тий. Гал унтраах анги байгаа юм. Тий. Клиник сургалтанд ашиглана. Нэг сургалтын олон хэлбэр гэж байдаг л да. Одоо лекцийн, танхимын, клиник одоо загварчлах, дүр товрог гэх мэтийн тэрний бүр клиник сургалтын бүр хамгийн том бааз зур байна. Одоо онцгой байдлын сургуульд ашигладаг усан бассейн байна. Маш том заал байна. Фитнесийн 3 том танхим байгаа. Ер нь сонсогч багш ажилчдын хувьд бол хөгжих бүрэн боломжтой. Сайхан газар. Өөрөөсөө шалтгаална. Өөрөө цагаа зохицуулна. Тий. Аз жаргал билгээсээр алдгуурхан би түүнийг шимтэн амталдагсан зүрх минь надад хайрыг байнга мэдрүүлсэн зөвхөн би түндөрөө үргэлж тимүүлдэгсэн Тэрхэн шүүж таны орчид 320 зуут төгрөг бэлэн гэсэн. Хэлсэн дөрөвч хонч төрдөг. Тэрхэн сонсогчдын амрыг ирье. баярлаж гойно гэсэн Тэрхэн сонсогчдын болон суу. Ирцээ бүртгэцээ өвчтөй чөлөөтэй бүрнэ үү? За.
За одоо би танд одоо манай сургуулийн одоо том бааз болох Килинг сургуулийн төвөд онцгой байдлын сургуулийн харьяа аврах гал унтрах 83 дугаар анги гэж албан ёсны статустай сургуулийн төвийг танилцуулах чинь Килинг сургуулийн төвөд. Албан ёсны статус одоо жишээ нь ойрын хувьд одоо жишээ нь гал гарвал эндээс явах нь шүү дээ тийм үү? Багш нараараа ахлуулаад сонсогч бүрэлдэхүүнтэй аврах гал унтрах ажиллагаанд оролцох бүрэн боломжтой. Зөвхөн сургалтын зориулаагүй бас юм чинь. Тий, сургалтанд ашиглан тэгсэрнэ шаардлагатай нөхцөл байдал явж байгаа. Ер нь манай сургууль яг энэ чиглэлээрээ бол үнэхээр мундаг. Жишээлбэл хилийн цэргийн сургууль хил хамгаалах 345 дугаар анги. Цагдаагийн сургууль дотоодын цэргийн 804 дугаар ангисын статустай давхар ажилладаг. Тэгэхээр ерөөсөө дотоод цэргийн бол аюулгүй байдалтай холбогдлолтой ямар нэгэн шаардлагатай зүйл гарах юм бол бид ер нь бүрэн дүүрэн үүрэг гүйцэтгэх бэлэн гэсэн үг. Одоо миний өрөөнд бүрэн цэнэгтэй 10 байна. Шаардлагатай бол аваад гарахд бэлэн. Хязээд ингэ цагт дуудагдах. Ганц багш бас байгаа юу тийм. Бага. Ер нь бэлэн бүгд. Багш болгонд л тийм байна. Сая бол ковид үед гэх юм бол гой санагдсан тангар. Тэгэл шаардлагатай бол явна. Бид нар чинь сая ковид үед бараг 2500 аль багш сонсогчийн бүрэлдэхүүн төгрөг бүсдгсэн. Нөгөө хязгаарлалт тогтоосон нөхцөл байдлуудад сонсогчийн хувьд ажилласан өөрсдөө ч бас зогсож ажиллаж байсан тохиолдол байна. Энэ яг л нөгөө гал унтрах бүрэн техник төхөөрөмжтэй гал унтрах машинууд байж байна. Тэгээд ер нь сургуулийг маань дотоод хэргийн яам засгийн газраас ер нь маш дэмжиж ажилладаг. Дарагчгүй бас үнэхээр аюулгүй байдал дотоод хэргийн бүхэл үйл ажиллагаанд ажиллах аль багчдыг бэлтгэж байгаа учраас. Юу юм уу? Танах чи ер нь сургууль юм уу? Юу юм? Гэхдээ ерөөсөө хууль зүйн дотоод хэргийн яамны нэг агентлаг буюу мэрэгчлэлтэн бэлтгэж байгаа хэдий боловч нөгөө талаасаа шаардлагатай үед ашиглах бэлэн нөөц хүч байна л гэсэн үг. Улс орон явна юм тохиолдол. Одоо ерөөдөө дотоод хэргийн их сургууль одоо ер нь нийтдээ хэдэн сонсогчд байгаа ба ер нь багцаалд бол. За би яг сайн мэдгүй. Магадгүй цэргийн нөөц үйж магадгүй. Ер нь 3500 орчим хүмүүс сурж эргэлддэг. Байнгын сонсогч, ичнээ дамжаа, цагдаа курс гэдээ явдаг. Бас удирдлагын сургуульдаас нөгөө гаригийн анги гэж нэрлэгддэг тодорхой хугацаанд дээрээ суралцаад явдаг. Тийм тохиолдлууд ч байгаа. За манай яг анги хариуцсан маань орчиж. Таамрыг ирэх. За дотоод хэргийн сургуулийн онцгой байдлын сургуулийн техникийн галдан хүртэ тэмцэх албаны техникийн багш Ахмад Гамбүр гэж хүн байна. За өнөөдрийн байдлаар бол манай энэ клиник галын анги маань бол засгийн газрын дотоодоор 83 дугаар анги гэж нэршилтэйгээр одоо явж байгаа. За одоо бол 2 автомашин энэ дээр бол гал унтрах ангийн суралцагч 1-ээс 4-р курсын оюутнууд бүгд одоо энэ дээр дадлага ажиллаа хийгдээд тэгээд одоо үйл ажиллагаанд хамрагдаад явж байгаа. Ер нь ойрын ноцтой ер нь бол маш том нөөц байгаа юм байна шүү дээ. Ер нь бол эн чинь бүр галамдрах статустай байна шүү дээ. Ер нь зөвхөн сургуульд биш тий. Тий, ер нь бол 35 хүний бүрэлдэхүүнтэй орон тоотой ийм галын анги байгууллагад одоо бэлэн болчиход байна. Энэ дээр бол мэдээж хэрэг туршлагатай аль багчдыг энэ дээр авчирч мөн нөгөө нэг сонсогч суралцагчтай дадлага хийх маягаар тийм ээ ингэж явах. Танах чирэн сургууль биш яг манай сургуулийн одоо хэлбэр гэх юм бол сургуульд онлайн мэдлэг олгоно. Мөн яг практик байгууллагуудаар ажиллаж байгаа юм шиг юм практик мэдлэг чадварыг олгох тийм зорилготой сургуулиудыг явуулдаг. Үүнтэйгээ холбоотой аврах гал унтрах анги, хилийн цэргийн анги, дотоодын цэргийн анги зэргийг байгуулад яваад байгаа. Тэгээд энэ ч их үр дүнгээ өгч эхэлж байгаа. Ерөөсөө практик байгууллага яаж ажилладаг яг тэр статус дээр энэ хүмүүс дадлага хийгээд сургалтанд орж байгаа юм шиг байхаар чаа гараал тэр хүмүүс дасан зогсох чадвар бүрэн байгаа гэсэн үг. Дасан зогсоод байхчгүй гараал практик дээр гарангуудаа мэрэгших үйл ажиллагаанд орно гэсэн үг. Манай сургуулийн зарим хүмүүс гайхтгалтай ингээд аяга олон төрлийн төрөл мэргэжлийн хүмүүсийг бэлтгээд байна гэдэг. Энийг бол давуу тал гэж үзэх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ сонсогч суралцагчид маань энд суралцж байхдаа бие биенийхээ одоо мэргэжлийн онцлогийг мэдэрнэ те ямар онцлогтой. Үүний дагуу практикт гараад ажиллахдаа хамтран ажиллахад ямар нэгэн саадтал төржихгүй бүрэн дүүрэн баг болж ажиллах чадвар бол эзэмшиж байгаа. Энэ маш давуу талтай. Онцгой байдал. Хэлийн шүүхийн шийдвэр нэ. Тий. Мөн шинжилгээ магадлалын институт гэсэн бүтцтэй байдаг. Энэ шинжилгээ магадлалын институт маань шүүхийн шинжилгээний байгууллагын мэргэжсэн шинжээч албаагчдыг бэлтгэдэг. Шинжилгээ магадлалын институтын сонсогч
дийлийнх нь эмэгтэйчүүд байдаг ч гэсэн цэргийн дүрм заасны дагуу бол эрэгтэйчүүдтэй адилхан тавигддаг шаардлага стандартын дагуу сургуулийн үйл ажиллагаа нь явагддаг. Тэгээд удирдлагын сургууль гээд тий. Ерөөсөө л тийм бай. Батсын зангидсан гарчиг нэг бүрэлдэхүүн болгохыг л болж байгаа. Ерөөсөө л зангидсан гарчиг ажиллах хэвээр л. Тий. Бие бүрэлдэхүүн шүү дээ ерөөсөө эдгээр чинь тий. Тий. Нэрээ тийм биш үү? Тэгээ сүүлийн үед бол энэ сургалтын арга хэрэгсэл нөхцөл байдал маань бүр одоо хөвшөө тэв шинж болоод айгүй үр дүнгээ өгөөд ажиллаж байгаа сая сар дахлын үед гарсан шүү дээ тий. Тэгэхэд ерөөсөө бүх хүчний байгууллага мөрцтэй бүхэн ажиллахад энэ дээр бол илт харагдчихна гэд өдөө орон нутагт байгаа төгссөн сонсогч одоо бол албаагч нар маань яриад байгаа хэрэг. Бас өөр байд юм байна багшаа нэг сургуульд нэг тогооноос хамт хоол идчихсэн хүмүүс хамтраад ажиллахад бие биенээ ойлгодог, дасан зохицдог. Одоо хамгийн гол нь хамтран ажиллахад бол зөвхөн үнэхээр урамтай сайхан байт юм байна. Тийм бай. Нэрээ тийм биш үү? За энэ бэли аль болох ажилд гарахгүй л байгаасаа тий. Аль болох ажилд гарахгүй л байгаасаа энэ бэли. Сүрхий масрх. Тоо хэдэл бэлэн байгаа байж та нар бол. Тийм ер нь бол бэлэн байдал хангах үйл ажиллагаанд явж байна л гэсэн. Би бас яргаа байна шүү За байна. За байна. Хүмүүст байна. Ерөөсөө тэгээд энэ камп гэх юм уу те? Энэ баазад. Одоо дотоод иргэн их сургуулийн энэ баазад ерөөсөө бүгд л өөрийн хүмүүс юм биш үү ерөөсөө л. Ер нь тий тэгэж хэлж болно. Инх Дунхан Монголын эрдэм чадварыг дэйдсэн эх орны байдвар билээ. За сонсогчдод хоолнд орох гэж байна уу? За ер нь төгсөн байна. 11 цаг 40 минутанд хичээл завсардад хоолнд орох хэрэгтэй. Тэгээ яг 1 цаг хоол идэнэ. Тэгээд бас хоол идэхтэй хүртэл бас ингэж жоохон нэгдсэн журмаар номхон гэж идэх үү? Гайгүй. Юун дээр хоол идэж байгаа сонсогч нар болохоор казарм буюу одоо сонсогчийн байранд байрлаж байгаа сонсогч нар хоол иддэг. Тэгээд эднийг бол нэгдсэн журмаар хоолыг идүүлээд тэгээ хичээл болдог. Гэхдээ мэдээж юу байна л да? Дэг журамтай хоол идэх. Дэг журамтай идэх тийм үү? Одоо юу гэдэг манай хүмүүлэг шиг зүгээр ингээд тэнд ингээ ялхаад энэ яваад байхгүй. Жагсаж ороод хоол бэлэн хоолоо идээл тэгээд явна. Шууч Эрдэнэтд одоо ер нь 18 ийм л залуучууд байсан мэт нэ. Тий, яг одоо энэ харагдж байгаа ахлагчийн сургуулийн 2 давхарчин 3 сар казармч байрлал цагдаа курс анх төгсөжсэн. 2003 оны 11 сараас 2004 оны 3 сар төгсөжсэн. 2 сарын сүүлээр. Тэгээ одоо ингээд сонсогч нартайгаа суугаад галтгооны байр галтгоон богоо шалгаа авахд нэг л дотн санагдаад байна. Энийг яг сая хийсэн. 18-наас яг юм залуу өсөж яг л одоо бодоо суужл. Одоо энэ чинь бол ирээдүйн хошууч уран данаар сууж байгаа шүү дээ. Магадгүй генералууд сууж байгаа. Өөрийнхөө салбарын бүх удирдах албан тушаалтнууд сууж байгаа. Хүнд ерөөхдөө бол аавасны хүүдээ загсан үг өгдөг те. Миний хүү амьдралдаа тэгж яваарай гэж.
Яг одоо ингээд сонсогч нар одоо ингээд өөрөө чи харж байгаа шүү дээ. Шууд цолтой байна. Ингээд багшлаад бидний цол зэрэг хамгаалах гэдэг юм явж байна. Зүгээр аав шиг ингээд хэлээд яг ингээд босоод сонсогч нараа дүүнэр минь гэт хамгийн энд зүгээр одоо өөрийнхөө одоо хошууд цол хүртэл ингээд явсан цагдаа хүний хувьд яг юу гэж хэлэхгүй байх вэ? Босоод за. Хондооны үг гэдэг шиг мастер талхны үг хэлье гэдэг хэлвэл юу гэж хэлэх одоо юм. Яг зүгээр яг сонсогч гэдэгтэй ч ер хүн залуу хүмүүс гэдэг утгаар нэлээд манай аав намайг Осло явах хэлж ирсэн. За эрт натаа миний хүн ингээд хүний нутаг гэдэг ядарч байх, баярлаж байх. Хамгийн гол нь ер хүнд нэг л чанар авах хэрэгтэй тийм. Тэр нь маргааш нь хүнтэй уулзахдаа сайн байна уу гэж харах нүүртэй авах гэдэг шүү. Энэ үгийн утгыг тухайн үед би ойлгоогүй явсан. Очоод сурах явцдаа би аягүй сайн. Яг үгээр хүний нутаг сурна гэдэг нь маш хэцүү. Ялангуяа таньж мэдхгүй газар тий өвдөн, өссөн, мөнгөгүй байна. Хичээл ном хэцүүдэн тий орс хэл бүрэн мэдхгүй хүний нутгийг хэлээр сургаад явж байгаа. Тэр үед бас хүмүүсээс янз бүрийн олон айш аршин гардаг л да. Тэгээд тэр аршин ер нь хүн ер нь ямар ч байсан нэг зан нэг айл тэргүүрээд бацтай байна гэдэг. Тэр үгийн утгыг тэнд очиж аягүй сайн ойлгосон. Тэгээд одоо ч гэсэн бас чадвар тэр зангаараа байхыг хүсдэг. Тэгээ энэ эдээ ч гэсэн бас хэлтийн зарим үйл тохиох юм байна. Чи одоо хэлэх бий байна төгслөө явлаа яах вэ гэхээр тэгэхээр бас аав хүний эцэг хүний бас мундаг тухайн юм хэлсэн билээ. Надад тохиолж ирсэн чи химийн явдал тохиолж ивэл чи хүмүүстэй тэгж харьцаж болохгүй шүү ч гэдэг байдлаар нэг чаас хэлсэн ш. Нуруугаа бити ялт. Бичнээ цатгалан явсан ч нуруугаа бити ялт. Тийм лээ. Энэ нөхдөдөд ер нь одоо хамгийн ноцтой асуудал нь юу байгаа бол та сайн мэдж байгаа дээр хамгийн хоолой дээр тулцсан асуудал юм. Одоо анги олгол байгаа да. Манай сургууль чиг том штэ. Сар төөрнө. Тэгж байгаа л нэг юм учир олно. Одоо номын сан өөр нэг лаборатори дасгалын өрөө гэж явж өгдөг. Тэр л асуудал байгаа юу те. 0 ороод гараад иртэн анги нөх гоц хайчгаа мэдхгүй зогсож нөхөрч байж дээ. Хөгжилтөөс манай сургууль. Одоо хот хөдөөгийн олон сонсогч нар энд байгаа. Хөдөөнөөс ч байгаа тий. Дээрээс сайхан мөрдөстэй дотоод аюулгүй байдлаа хамгаална гэдэг зориод ирсэн аав явахд өгöd байна. Хот хөдөөгийн юм ялгаа байна уу? Ачаал даах. Юу гэдэг юм биеийн хүчний ч гэдэм юм одоо юу гэдэг те. Орон нутгаас ирсэн. Энийг ямар нэгэн байдлаар ялгарлан яриаггүй. Зүгээр ер нь тийм ялгаа юу харагдана уу? Хотынхан нэлзраач гэдэг юм нэг тиймэрхүү тогтсны яриануд байдаг ш хандлагууд байна. Тийм ажиглагддаггүй одоо энэ сонсогч нараас. Гайгүй одоо бол нэг тэгж ажиглахгүй. Би ч одоо анги даадаг 22 залуу байгаа. 19 хөдөөний анги дааж байгаа юу тий. Тэр нь багш болго анги даах хэрэгтэй. Тэгээд манайдаа ангид бол 19 залуу хөдөөний залуу байгаа. Тэгсээр нэг ажиглагдахгүй. Ер нь одоо хот өдөөгөө хөгжил ер нь төстэй адилхан болцсон юм болоо гэж яг бодогдчихжээ. Ялгаа хэлсэн тий. Хоёр ихээр нэг тэгж аахдаг яах. За тэгээд сонсогчтойгоо тэгээд сайн хоолж те. Тийм. Ерөөд хоолын илэрийн аяга өндөр түвшинд байх аах. Эдгээр ч одоо бэлтгэл аяга өндөр түвшинд байгаа шүү дээ ер нь. Тэгээ нөгөө тогтоосон хэмжээ хязгаар гэж байгаа л да. Нөгөө уураг илчлэг гэдэг. Тэрнийхэн дагуу нэгэн өндөр ичдэгтэй тийм хоол ус билж байгаа. Айгу уйг шүү дээ. Би бол 1-2 дахь хоолоо бүр идэж барддаг. Хүүхдүүд болохоор нэг тийм аврагууд бол усна. Тэгээ дахиад ингээд нэг жоохон харах маягтай. Та чи 18 өстөд тийм байсан биз бодвол байсан. Хоол нугал явсан биз ийгвэл бол арайч нууж явж байгаа. Германда ингээд авраг цовын гэр болсон юм шүү дээ. Агүй арай тэгж яваа. Одоо яг бас нөгөө манай сургуульч юм сайхан болчихсон шүү дээ. CU гэдэг зөндөө олон буфет тийм жижиг дундуур нэмэлтээр хэрэгжих боломжтой хоол хүмүүс сарж байгаа газрууд байна. Тэр үед ерөөсөө тийм байгаа шүү дээ. Бид нар чинь 4 давхар байрандаа тэгээд сураад казармдаа байрлал хоолоо идэл энд нэг яг одоо энэ цайны газар байгаа байран дээр цайн сонсогчийн цайны газар байсан. Тэгээд тэндээ хоолоо идэх юмсан. За тэгээд сайхан хооллоо да. За
эзмийн дурсамжийг минь сануулan ирээж эргэлдэн шуурх салхинд ор залуу насаа хийсгэж олон аавын хөвгүүд мөр зэрэгцсэн он жавгууд Нөхөр шүүч амрыг илтгэе. Амрыг айлтгая гэдэг юу гэлээ? Амрыг ирээ. Амрыг ирээ тийм. Амрыг ирээ. Ахмад Султан байна. Одоо энэ дүрмт хувцсанд эзэн байна гэдэг хутга тий. Энийг өмсчөөд өөрийгөө юу гэдэг нэг иргэдийн захирдаг хүн гэдээ ойлгоцсон. Одоо энд байгаа бурахаага өөрийнхөө зэвсэг гэдээ ойлгоцсон ч юм уу. Ташаанд байгаа бууга хэний жүмн шагааж болно гэж ойлгодог ч юм уу. Ерөн зүгээр энэ хувцсанд, энэ дүрмт хувцсанд энэ гитлэнд эзэн байна гэдэг юм. Таны хувьд ямар ойлголт вэ ер нь? Яг зүгээр хамгийн дөрөнд хэлэх юм бол одоо сонсогч суралцагчтай хэлэхэд бол шууд ойлгуулдаг. Та үүрэг гүйцэтгэхдээ Монгол улсын төрийн нэрээс үүрэг гүйцэтгэж байгаа гэдэг зүйлийг ямагт санджээ гэж хэлдэг. За төрийн нэрийн өрнөөс үүрэг гүйцэтгэх гэдэг маань хууль тогтоомж заасны дагуу эрхэм хэмжээндээ тухайн одоо аливаа үйл ажиллагаанд оролцож байгаа этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан ашиг сонирхлын зөрчихгүйгээр үүрэг гүйцэтгэх явдлыг хэлж байгаа. Та чинь хаан сургууль төгссөн юм бэ? Би Оросын холбооны улсын Москва хот дахь дотоод явдлын яамны их сургуулийг төгссөн. Гэхдээ би өмнө нь бүр дид ахлагцолтой эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан. Тэгээд цагдаа явж байхдаа шалгалт өгөөд тэнцээд хойно 5 жил сураад ирсэн байна. Одоо энэ дотоод хэргийн их сургуульд жишээ нь онлын ширээний араас төгсөөд шууд багшлах. Эсвэл ерөөсөө тэр мөрдөн байцаагч юм уу эсвэл та дид ахлагч байж байгаа эргүүлийн цагдаа хийж байгаа юм уу те? Тэгээд дараануудын онц ностой гэмт хэрэгт мөрдөн байцаагч хийж байгаа энэ тэр практик дээр байж байгаад ирээд одоо юу гэдэг оюутнуудад одоо ингээд хүүхдүүдэд энэ хичээл заана гэдэг бол энэ нь илүү чухал үстэй. Зүгээр шууд энэ цагдаа гэдэг одоо мэрэгжил одоо энэ хүний чинь сургахын тулд юу? Тийм. Ерөөсөө яг зүгээр сургууль төгсөөд багшилчих юм бол тэр бол цэвэр онлын хүн болчихж байгаа. Тэгэхээр ажлыг хийж үзээгүй ээжиж хүний одоо тий эрх хэрэгжүүлөөнд одоо нөгөө хүмүүс халддаг гэж яриад идэв шүү дээ тий. Тийм ажил хийх бол боломжгүй л дээ. Ялангуяа гэмтэрхтэй тэмцэх ажил дээр бол ерөөсөө практикт ажиллаж исэн туршлагатай одоо эрсдэл тактик арга зүй гэдэг зүйлийг бүгдийг нь мэддэг хүн л ажиллах хэрэгтэй. Тийм ч утгаараа манай энэ одоо ялангуяа цагдаагийн сургууль бол дандаа практикт ажиллаж исэн тийм хүмүүсийг багшлуулдаг. Анх одоо мөрдөн байцаагч байж байгаад багш ширээний ард ирчлээ шүү дээ. Эвгүй байсан нь ерөнхий гараа гүйчмээр санагдаал энэ төр байж адаал яг тэгдэл байсан та машины манай цагдаагийн машины маяг дуурангууд яатсан бол гээл гэгэлзээ сонгоо хуучин ажлынхан л гуцтал хаана ямар хэрэг гарч яач ичүү гээл тэгээ нэг онц ностой хэрэг үлдэгдлэхээр залгаал яаж ийж ийн гээл тэрийг үтсэн юм харсан юм тэрийг шалгасан юм уу гэл тэгээ аажимд жилийн дараа бол гайгүй дарагтал гайгүйс баг бүтэн жил шахуу тийм байдалтай л байсан. Хүмүүс тэгдгэлтэй за багш болцсон жаргаад байна уу гэдэг их. Тэгж байгаа. За яг зүгээр ажлын цагийн хувьд бол баг дүүцэн. Гэхдээ яг ганц зүйл нь багш гэх юм бол шүн бүтэн ойртой хоног. Гэхдээ хийж байгаа ажил гэдэг бол багшийн ажил гэдэг бол тийм амар ажил биш. Хүнд юм ойлгуулна. Тэр ойлгосон зүйл нь амьдралдаа баттай хэрэгжүүлэх чадварыг суулгана. Нэг ангид байгаа хүмүүсийг яг одоо зохих төвшөнд нь үнэлнэ. Хийсэн зүйлийг шалгана. Тэгжээж тэр одоо цаашид сурах гаргасан алдаа дутагдлаа засах онлын мэдлэгийг практикт хөрвүүлэх тийм нөгөө сургалтын чиглэл маань бас нөгөө янз бүр байдаг байхгүй мэдлэг олох сургалт чадвар олох сургалт хандлага төрүүлэх гээд аль аль бүрээ байна. Тэгэхээр аль чиглэлийн үүднээсээ шалтгаалж явдаг.
Тэгэхээр яг тэр чиглэлийнхаа сургалт руу түлхүү анхаарал ажиллаад явахаар ер нь хэцүү. Тэгээд амар зүйл бол ерөөсөө байхгүй. Хийсэн зүйлийг дэнгэрчлэн шалгана, хичээл конспектээ бэлтэн, багш өөрөө хөгжих ёстой. Тэгээ хамгийн гол нь чухал зүйл нь юу вэ гэхээр би ирээдүйд ямар мэрэгчлэлтэн бэлтгэн, тийм нийгэмд л би амьдрна. Би энэ хүмүүсийг муу бэлтгэх юм бол би одоо магадгүй тэтгэвртэй гараад одоо аюултай нөхцөлд амьдрна гэсэн үг шүү дээ. Таны хүүхэд. Миний хүүхэд тийм тий. Бидний хүүхэд аюулгүй байдалд амьдрах юм баталгааг та өнөөдөр сурж байгаа тийм биз? Тий, яг энийг л зүрхэндээ мэдэрч сайн сургаж тэр хүүхдүүдтэй их оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, одоо цагдаагийн байгууллагын онцлогийг мэдрүүлэх, энэ гэмтэргийг илрүүлэх, хохирсон иргэний эрхийг сэргээх гэдэг ямар зүйл байдгийг одоо нэг яриад байдаг шүү дээ. Цагдаад гидсэн дижект ажилдгүй гэж яриад байдаг. Яг түүнтэй адилхан цагдаагийн байгууллагад ажилладаг, ялангуяа гэмтэртэй зөх байгууллагад ажилладаг ажилтнуудын кайф гэж байдаг байхгүй. Юунаас авдаггүй тэр гэмтэргийг илрүүлэх, тэр хохирсон иргэний хохирлыг барагдуулах, энэ бол бас тийм одоо үгээр илэрхийлшгүй тийм сайхан сэтгэл төрүүлдэг зүйл л дээ. Бас урам зориг болдог. Багшийн хувьд ганцхан урам зориг нь юу вэ гэхээр яг ажиллаж байгаа орчин сайхан нөгөө сурагчин ширээнараас ирсэн хүүхдүүд сайхан гэгээлэг орчин. Бусдын хувьд бол нэг практиктай ялгаа байхгүй тий. Бас л адилхан эргүүлж ижүүр хоногийн харуул манаа шалгана гэж бид нар гардаг юм дагаар нь. Хит хэдийн ерөөхдөө нэг өөрсдөө өмөрөөд идэг мэрэгчлүүд байгаад шиг харагдаад байдیں۔ Цагдаа ерөөсөө хин ч ойлгодог. За минь цагдаа бид нэр хүүтэнд хөрж халуунд халж байна. Нэг дуртаадаа буу тулгуулж байгаа энэ мэрэгжлийг сонгоцсон юм шиг зарим цагдаа нар ярьдаг. Нойр холг үзүүлдэг чинь тангар өргөсөн цагаан халаадтай бид нар өрөвдүүлэх гээд байгаа юм уу тий. Тэр хүний шиприз хүчтэй нэг хортой шиприз барьж байгаа чи юм шулаа гэж тулгацсан юм айтай юм шиг. Эсвэл нэг зарим жүжигчд байна. Нойр холгоо бид нэрээс хуушин халуун савтай хоол идэлстэй тэр юм жүжиг тавих гэж үүлээ үзлээ гэдэг. Тэрнийг хүчээр нэг гуйж нэг жүжигчсэн болгоцсон юм шиг. Тиймэрхүү хандлага харагдаад байна. Энэ мөрдөс зөөх гээд гимтэрийг илрүүлэх гээд юм уу? Эсвэл зөрчлийг арилгах гээд юм уу? Өөрсдийн сонгосон хүсэл мөрөөдлөөрөө сонгосон дуртай мэржлээ сонгосон хүмүүс мөн үстэй. Мөн шүү дээ. Тэгжил энд орж ирж байгаа. Тэгэхгүй бол ер нь энэ сургуульд төгсөх боломжгүй шүү дээ. Бид нэр ч ерөөсөө зэргийн зохион байгуулалттай дөнгөж сургуульд орж ирээд 30 хоногийн шин зэргийн карантин гэж яриад байдаг тий. Зэргийн анхан шатны мэрэгжил олгох сургалтанд гарна хөдөө хэрийн гүнжээ олоод манай сургуулийн гарч байгаа. Ирээд өглөө болгонд 7:40 жагсаж нэгдэн өдрийн жагсаалын бэлтгэл хийн, хичээлийн бус цагаар бие даалт хийн. Одоо хангалтгүй дуу авах юм бол тэрийг засуулах гэж одоо тэгмээр очиж багш нартайгаа уулзаж дүнгээд суулна. Эсвэл номын санд суuna гэд ер нь өндөр ачаалттай бусад хувийн байгууллагын болон энгийн сургуулиуд чиг тийм завтай байдгүй. Тэгээ энэ ачаалтыг даваад гараад ирж байгаа сонсогчд маань одоо яг өөрийн хүсэлчийн хүслээрээ л ер нь төгсөж байгаа. Тэгээд цаашдаа ажиллаж байгаа. Яг зөвхөн нийгэмд одоо сүүлийн үед нэг тийм бас нэг тийм өрөм сандлага бий болоод байна л да хаасайгүй л ерөөсөө. Яг мэдээж бас тодорхой шаардлага тавих нь 100% зөв. Гэхдээ одоо яг ялангуяа цагдаагийн байгууллагын хувьд гэх юм бол төрийн засгийн албаагч онцгой нөхцөл үүрэг гүйцэтгэх ёстой, уцгсан цагаар ажиллах ёстой, ачаалт авах чадвартай гэсэн ажлын байрны тодорхойлолтод заасан тусгаалсан шаардлагууд байдаг. Тэгээд энийг хангаж чадна гэдээ орсон бол нэр төртөө гүйцэтгээд хангасах нь зүйтэй л дээ. Тэгээд хийж байгаа ажил мэргэжилтэд дурлаж хүсэж те хийх юм бол бас өөр л дөө. Цагдаагч одоо яг бид нар бол цагдаагаас юу хүсдэг мэднэ те. Бид хамгаалах хэрэгтэй те. Миний алдсан гэсэн юм олох хэрэгтэй ч юм уу. Та зүгээр ингээ иргэдээс та бол одоо практикаар мөрдөн байцаагч ажил хийж ялаа те. Та зүгээр ингээ иргэдээс хүсэх юм юу гэдэг. Зүгээр одоо яг их гуугаад та нар ингээд өгөөчтэй гэх биш. Ер нь зүгээр бүгдээр хамтарч ажиллая те. Гэхийн тулд иргэн та бас нэг юм байгаа ч. Гэт хүсэх юм ер нь зүгээр одоо юу гэдэг вэ ер нь? Ер нь иргэдийн зүгээс түрүүн би танд ярьжсэн те. Хэрэг шалгана гэдэг бол ерөөсөө нийгмийн хоёр тал гэх те. Хэрвээ одоо хэргийг илрүүлж чадахгүй бол хохирч толгомддог. Хэргийг илрүүлээд нөгөө гимруутай этгээдийг одоо шүүх шилжүүлээд одоо тий одоо хоригал шийдэхдээ энэ төр явах юм бол нөгөө этгээд хомддог нэг юм яг л нэг юм жинлүүрийн хоёр талд байдаг л та. Хинч дуртай байдгүй угаасаа.
Яадаг вэ гэхээр хэргийг нийлрүүлж чадахгүй бол хохирч гомддог. Хэргийг нийлрүүлээд одоо зохисны шалах ажиллагаагаа явуулаад шүүх шилжүүлээд 20 халаанууд болчих бол нөгөө гэмт итгээд гомддог. Тэгэхээр нөгөө ажлын маань онцлог юм болохоор угаасаа л нэг тийм байна л да тааламжтай бус байх өсөл байдал бол Нантаа цантай ойлгооч л гэж юм тийм үү? Тий. Гэхдээ гэмтрэг үлдэж байгаа этгээд бол гин буруутай нийгэмд аюултай үйлдэл хийсэн болоод л тэр хариуцлага хүлээж байгаа. Дахиж бити хийгээч. Хэрвээ үнэхээр болж утгүй байгаа таны эргийг илрүүлж чадахгүй байгаа бол цагдаагийн байгууллагаас зохих төвшөнд хийх ажлаа хийсэн. Гэхдээ бүх эргийг илрүүлнэ гэдэг бас одоо дэлхий дээр хаач байхгүй шүү дээ. Аль ч улсын цагдаагийн байгууллага үйлдэгцэн эзэнгүй эргээ 100% илрүүлж байгаа гэсэн одоо статистик мэдээ бол байхгүй. Тэгэхээр аль алиндаа бас хүндэтгэлтэй хандаж ойлгооч бидний ажлыг хүндэтгэж үзээч л гэж. Жишээ нь таны ах トゥ гэсэн бас одоо юу гэдгийг хэлдгээр бол иргэн таа ч гэсэн өөрөө иргэн хүн шүү дээ. Энэ бол тийм биз. Таны машины толиг ч гэсэн хин ч болоод авч явуулна шүү дээ. Тийм үү. Тэрнээс шошууж Эрдэнэтийн машин байна. Энийг авахгүй гэсэн ойлголт байхгүй үстэй. Тийм юм бол. Таны энэ дээр байгаа тууз гэх юм уу? Юу гэх юм одоо энийг? Тий, одоо одонгийн тууз л гэж нэр. Одонгийн тууз. Энэ юу илэрхийлэх вэ одоо? Энэ одоо шагнал урамшуулал тэр одоо цагдаагийн байгууллагад ажиллаад авч ирсэн тэмдэг тэднийг илэрхийлдэг л дээ. Одоо ямар шагнал илэрхийлж байна? За энэ нөгөө залуучдын холбооны тэргүүний залуу тэгээд нөгөө юу лээ эр зөргийн алдар цагдаагийн албаны төлөө 2 3 нэн байна. Тэгээд цагдаагийн алдар цагдаагийн гавьяа гэсэн шагналуудыг илэрхийлж байгаа. Цагдаагийн гавьяа ч нэлээд өндөр баха тий. Тий, ер нь цагдаагийн байгууллагаасаа өгдөг цагдаад өгдөг хамгийн том шагнал цагдаагийн гавьяа гэсэн. За. Юу тэр бууддаг газар руу очиж болох уу? Болно. Гэхдээ тэр хамаагүй болохгүй газар, хориотой газар хэрэггүй. Тий. Яг нөгөө байлдааны сумтай буудлага ихт бол заавал их сургуулийн захирлын тушаал. Надаас хол байлга тэрийг одоо юу тий. Тэгэхээр яг буудлагын маш олон юу байгаа. Одоо тэрүүд байгаа л да. Одоо сургалтын системүүд гэх юм уу да. SCAT гэдэг систем байна, электрон буудлага. Эсвэл бол одоо юу одоо орсоор бол пневматический гэдэг байхгүй 3.5 жоулын энергитэй тийм хийм буу үрлэн сумаар бууддаг, ган сумаар бууддаг тийм байгаа. Тэгэхээр танд сонирхол. Яг одоо мөрдөн бацагч байсан одоо энэ хүний пянг яаж дийлэх вэ? Өөрийн хүнийг ерөөхдөө дагаад явна. Тэгээ сөхрөөд улчихгүй байх л гэж найдаа. Гайгүй өхөө. Гайгүй байх. Хаач их туршлагатай байна шүү дээ. Тэгээд туршлагатай гэдэг одоо за тэгвэл тэр нөгөө бууддаг газар л явж үзтэх үү? За тийм. Марш! Дурдаад сургуулийн мөрдгөө өдөөний нэгдэнд бэлж өгсөн. Ахмад жаргал сайхан. Тэр буудлагын тэр. Тий, нөгөө миний яриадсан. Тий. Одоо байлдааны сумаар буудах боломжтой. Автомат тэр байгаа. Тэгээд яг хоо миний хувьд гэх юм бол одоо буудлагын спортоор хичээлэх сонирхол хоббитай. Тэгээд одоо нөгөө Монголын практик буудлагын холбоо гэдэг чинь тий. Тэрний шүүгчээр ажилладаг. Сүүлийн 2 жил яг хоо өнөхөр бас амжсангүй ковидын тэргээд одоо бас эрдэмжлэгийн судалгааны ажлыгээд ойрт буудсангүй. Ер нь одоо дотроо бодохдоо бол төрийн засгийн албаагч тэр тусмаа Монгол эрхтэн хүн бол зэвсэгтэй ажиллаж чаддаг, түүнийг бүрэн дүүрэн эзэмсэж чаддаг байх хэрэгтэй гэдэг л байр сууриас ханддаг хүн дээ. Тэгээд хаяа зэвсэг шүү дээ. Тий. Хаяа санахаараа орж иж эндээ бэлтгэл хийн.
Полигоноос ямар нэгэн тийм юу муу байна уу? Цол мол тэр байна уу? Ер нь одоо ингээ баггүй би яг тамирчин биш ширнэ. Ер нь практик бодлогын спорт маань одоо биднэрт зааж ирсэнээс бол арай өөр аргаар бэлддэг. Яг амьдрал байдаг. Тийм баг. Тий хөдөлгөөнтэй тэгээд аюулгүй ажиллагаа маш сайн хангасан. Бүр тийм 1980-ад оноос хойш гэж дэлгэрсэн спорт ирнэ нэг ч удаа аюулгүй ажиллагааны дүрм зөрчигтэй алдагдчихж байгаагүй гэж. Тийм мундаг аюулгүй ажиллагаагаа сахидаг спорт байна. Тэгээд одоо энд бол нөгөө манай сургалтанд ашигладаг яг бас тэмцээн оролдоонд орохдоо ашигладаг тийм зэвсгүүд байна л да. Тэгээд энэ бол нөгөө аирсофт буу гэж яриад байдаг шүү дээ. Тэр буу яг л Клашнаковын галц зэвсэгтэй адилхан жинтэй. Гэхдээ хурж болох уу? За галц зэвсэгтэй ажиллах тодорхой хэдэн дүрм байдаг. За одоо та одоо би тэрийг сурагч гэж бодвол, сонсогч гэж бодвол одоо тий. За галц зэвсэгт зөвхөн командын дагуу хөрнө. За тэгээд зэвсэг мэт зүйлтэй сумтай мэт харьцсан гэж үзэж байгаа. Ерөөсөө таны зэвсэг мэт зүйлтэй байнга сумтай мэт харьцсан. Энэ нь юу илэрхийлдэг юм бэ гэхээр ер нь одоо зэвсгийн төрөл хэлбэр өөр болсон те янз бүрийн хэлбэр хэмжээтэй байгаа. Тэгэхээр ерөөсөө аюулгүй байхын тулд тэр зэвсэг мэт зүйл бол ерөөсөө хоолойд нь сумтай байна гэдэг байдлаар аюулгүй ажиллагаагаа өндөр дэд хэмжээд байлгана гэсэн үг. За тэгээд буудгыг хүсээгүй зүйл дээрээ зэвсгийн хамыг чиглүүлэхгүй, гохон дээр хуруугаа тавихгүй. За тэгээд зөвхөн командаар буудана. Яг буудлагын цэг дээр байж хат бол 180 градусаас илүүтэй буудлагын зэвсгийн хушууг эргүүлдэг. Савлаад байж тийм. За энэ бол манай нэг сургалтанд ашигладаг Airsoft-ийн бууга. Та хэрвээ сонирхож үзчихвэл зэвсэгт хүрч болно. Гэхдээ та хушуугаа аюулгүй өнцгөр ингэж авч явна гэсэн. Тий хүн рүү чиглүүлэхгүй гэсэн үг. Ой энэ яг л тий. Клашниковын автомат. Тий. Автомат тий. Яг AK-47 гэдэг загвар. AK-47. Тий. За ийшээ таагараад тэнд юу үрсэн. Би ч үгүй боолноос хураа авч явдгийг. За. Зүгээр ингээд барьчих та. Ингээ барьчих юм тий. Тий. За энэ цагаан шугам дээрээс буудна. Овоо он хоёроо зэрэгцүүлээд буудна таах мэдэх бах тий. Ер нь мэдэхгүй шүү. Энэ боо муунаас энэ хол юм шүү. За. Ингэж нүдэ мөрөндөө тулгаад татаад овоо ондоо тулгаад гохоо дараад буудлуулдаг. Та буудад команд өгөө. Командаар буудлуулж болно. Та өөрөө бэлэн бол. Сайн байна. Ой, буудчих. Сайн буудчих юм да. Ой, сайн байна. Болж байна. Та тэгтээ болж байгаа нөгөө нэг байрнаасаа буудвал дээр л те хугацаа алдаад юм гэсэн үг. Өсөлтөгч таныг аль хэдийн устгачлаа таны хөдөлгөөн үлдэж байгаа. Тий аль үзээ яцлаа те. За. Зүт. Болохоор юм шүү. Болох юм байна. Танд ч гээд байхгүй Монгол хүн угаасаа энэ зэвсэгтэй ажиллах юутай суурьтай. За зэвсгийн хамаагаад буудлагаа дэвшлээд тийш. Тий. Ер нь тэгээд яг одоо цагдаач одоо энэ сургуульд сурж байгаа сонсогч нар бүгд л энэ сургуулийг төгссөнийхөө дараа ажлын байран дээр очиод бүгд л энэ ташаанд тач юм бүгд л зэвсэгтэл хүмүүсийг танаас сургаж штэ. Ер нь бол зэвсэгч чадах тий. Зэвсэг байвал хүн хэрэглэх гэдэг нэг үг байдаг. Тэгэхээр нөгөө зэвсэгтэй харьцах тэр нэг хүмүүжлийг олгох. Хүүхэд болгон хүн болгон янз бүрийн шүү дээ. Ямар нэгэн үстэй ч юм уу янз бүрийн бодолтой хүмүүс зөндөө л бий. Тэгсэн мөртлөө тэр нөхдүүдийн ташаанд нь буу яваа, зэвсэг яваа. Энэ зэвсэгтэй харьцах. Энэ хүмүүжлийг та нарын яг яаж олгож чинь хүнд. Хүн чинь нөгөө талаас араатналгал хүн шиг араатналгал амт шүү дээ. Ер нь бол. За яг миний хувьд юм бол тийм. Гэхдээ энэ галц зэвсгийн чиглэлийн хичээл ордгоо. Гэхдээ ерөн сургалтын явц байдлаа хувьд ажиллаж харж байгаа гэх юм бол энэ залуучууд 4 жилд энэ сурж байхдаа одоо бас нэг хар хорин арилаад таны яриад байгаа тэр загнаа нарилцсан байгаа. Тэгмээд хамгийн гол нь одоо зэвсэг тусгай хэрэгсэл тавьж өгсөд ажиллах зааварчлага гэж байгаа л да. Тэр зааварчлагаа бүрэн дүүрэн баримталдаг. Хэрэглэх хэрэгцээ шаардлага үүсэх юм бол хууль, дүрм, журам заасныхаа дагуу хэрэгэлдэг. Тэр нөхцөлүүдийг ерөөсөө бүрэн дүүрэн зааж өгч байгаа. Тийм. Одоо тэгтээ практикээр ямар байдгийг мэдэхгүй үнэхээр зэвсэг тавьж өгч өгч нь мэдэхгүй байна. Тэгээд одоо мэдэхгүй байгаа учраас би яг сайн яахгүй.
Гэхдээ онц ноцтой хэрэг гараад дайслан баримтлах те зэвсэгтэй 2 боо теннис дэш хүн амтаа алсан хэрэг дээр баримтлах гэж явж байсан л да. Би өөрөө ч гэсэн зэвсэг зүг явж байсан тохиолдол байгаа. Гэхдээ миний хувьд бол яг тийм юм төрж байгаагүй. Ямар ч гэсэн өөр юм болон бусдын аюулгүй байдлыг хангахын тулд зэвсэг ашиглах шаардлагатай. Ашиглахдаа бол аюулгүй ажиллагаа хэрэглэх тэр хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж хэрэглэх гэдэг зүйлүүд бол бүрэн суудсан л ашиглаж хэрэглэж ирсэн. За өөрчлөлт нэг команд үү зэвсэг төрж болно. Та нэг үзэгтэй. За хошууч эрдэнэт. Яри да. Яна би ч тоо ойр жоох. За тэгээд алруу. Ойр багт явж байгаа. За. Олжод. Яг суурин дээрээс дөрүүлэг намайг галаа. За би бол одоо ерөөс ингэж нэг хичээд ярьлаа. Тэгээд нөгөө зөндөө олон зүйл байдаг л да. Гэхдээ болон та боломжтой бол буудлын спортер хичээлээ танд бол ирээдүйн авиас айгуу сайн л байна тий. 5 сумартаа 4 бууцсан шүү дээ. Тийм байна. Тий. Тэгэхээр бас анхны гэхэд би ч анхны баг ингэж буу урж байгаа шүү. Харин тий та нааш орж ирэхдээ ярьжсэн юм ерөөсөө сонирхдаггүй зүйл гээд. Ерөөсөө сонирхдаггүй зүйл. Энэстэй холцол. Тэгэхээр нэг Монгол эр хүний цуснд байд юм аа. Зэвсэг ерөөсөө цаанасаа татсан. Тэгээ одоо хамгаалалтаа хичээл ер нь бодлогын спортын тамирчин болно даа гэсэн зорилго байгаа. Бас англи хэл сурах гэсэн зорилго. Маш өндөр нэг юм шалгуур уттай та ер нь бол. Тий. Одоо бол яг хуу хүнийхээ хувьд бол би жишээ нь бол амсгахдаггүй ингээл эрүүл мэндийн хөдлөө бол би хийж байгаа зүйл. Одоо бодвилдэг фитнест явна энэ гэдэг бол та нарын хувьд энэ ерөөсөй байнгын хийж явах хэрэгтэй. Шаардлага байна шүү дээ. Тий, яг стандарт норм хангахын тулд би бол өөрийнхөө эрүүл мэндийн хөдлөө бол ингээ фитнест явах хэрэгтэй. Та нар бол заавал хийх хэрэгтэй. Гүйцэтгэх хэрэгтэй байгаа юм. Тийм бай. Тий. Сонирхолтой л юм байна. Танай сонсогч нар бол надад бол зугаатай л өдрийг өнгөрөөд юм байна те. За бас янз бүр дээ. Манай аав намайг Оросд явах хэлж ирсэн. Хамгийн гол нь ерөнхийд нэг л чанар авах хэрэгтэй байлаа. Тэр нь маргааш нь хүнтэй уулзахдаа сайн байна уу гэж харах нөхдөй авах гэдэг шүү. Энэ үгийн утгыг тухайн үед би ойлгоогүй байсан. Ер нь хүн ямар ч байсан нэг зан нэг айл тэргүүрээд багстай байна гэдгийг аюулсаа ойлгосон. Та Москвад сургууль төгссөн гэж байна. Одоо энэ гараад байгаа Кремлийн сонсогчд биш үү? Кино яагаад дээ шүү дээ. Энэ ер нь хэр бодиттой кино ер нь. Би одоо энэ байнгын үзэж чинь тэрийг нэг зугаатай кино. Би ч нөө 5 жил казаранд амьдэрсэн. Ерөөсөө аяа тэр нөхдөд чиг те. Тий, ер нь бодиттой байдаг зүйл. Тэгээд одоо жишээлбэл хичээлдээ муу сурлагатаа сонсогчийг бол хагасаа өдөр чөлөөгөөр гаргадаг, жижүүр тавьдаг. Ленатай уулзуулдаг уу те? Яг л ерөөсөө байдаг зүйл. Хашаад авч гардаг. Тий, бүгд л бие биенээ халахдаг. Дөрөн тоондоо өөр хүн зогсоож ингээл яг л бидний амьдрал шүү гарахаар. Ерөөсөө тэр бодиттой кино ерөөсөө яг бодиттой яг. Бодиттой тий. Тийм байна тэгвэл. Тэр их зугаатай кино тий. Одоо юм бодогддоо шүү дээ. Одоо ч энэ казармд ер нь тэрэл үйл явц нь явж байгаа ер нь. За энэ казармын хувьд бол ерөөсөө боломж байхгүй. Яг гэвэл энэ маань ерөөсөө битүү камертсан системтэй. Тэгээд харуул хяналт жижүүр бол илүү. Оросын казармын систем гэх юм бол арай жоохон өөр тогтолцоотой байд. Нөгөө цөөнөөрөө өрөөнд байрладаг. Энд бол манайх маань бол нийтийн казарм болохоор боломжгүй. Үүдэн дээр бүгд жижигчтэй тэгээ хөдлөх боломжгүй. Бүрэн камертцсан баг. За одоо ингэж ер нь бас өвдөг чичирж шүү таны дагаа тавьсан ч бас л. Аваа явд юм байна өдөртөө те. Тийм юм. Манай сонгуульч бас том тий. Төрдөг байшин шиг юм байна анхны хүнд бол. Тий. Би бол төөрхөл юм байна. Нэг булан даваачаа тавьчвал би ер нь төөрчгөл юм байна.
Ер нь ихэнх үед бол хэцүү. Их үедээ ч гэдэг байхгүй. Манай цагдаагийн сургууль болохоор 2-3 давхартай байрладаг байхгүй. Бид энэ 2 сар ажиллачаа. За ер нь 2-3 давхрын учраа олчлаа гэд 4 давхарт нь гарцсан чинь төржсэн тохиол байж л 2 сар энэ байшин дотор ажилласан байж чи. 4 давхраас зохион байгуулалт нь арай өөр болоод эхэлтий. Маш том сургууль юм байна. Сая энэ 2022 онд АПТА буюу Азийн цагдаагийн сургуулиудын холбоо гэж байдаг. Тэрний дэд ерөнхийлөгчөөр манай дотоод иргэний сургуулийн захирал цагдаагийн орондоо доктор профессор Батбаатар дарга маань сонгогдсон. Мөн бас дэлхийн цагдаагийн сургуулиудын холбоо гэж байдаг. Интерфа гэж том байгууллага байдаг. Бараг 100 орн нэгдсэн. Энэ байгууллагын өдөр төгсөвлийн гишүүнээр сонгогдож байгаа. Энэ зүйл бол ерөөсөө энэ дотоод иргэний сургууль бол Аз тодуудыг дэлхийд бас үнэлэгдэж байгаа өндөр түвшинд гарсан сургууль юм а гэдгийг нотолж байгаа зүйл л дээ. Тийм баха ер нь бол яг 5 давхар нэг жижиг байшинтай дотоод хэргийн их сургууль гээд сургуулийн захирлынх Азийн дэд ерөнхийлөгч болоод авахгүй л бах тий. Тиймээс нэг шалгуур байгаа л бах тий. Тийм байгаа. Бааз зур багшлах боловсон хүчин сурж байгаа төгсөгчөд бүх зүйлийг эн чинь хамтдад үнэлж байгаа. За Батбаатара чи бол болохоор юм байна. Энэ л дүнхээр багмаар асуудал байхгүй юу? Тий. Хийсэн ажил нь байна. Ерөөсөө Азууд ёслол нөө штэ Монгол цагдаад. Яг тэгсэн ойлголт юм үстэй тий. Азууд Монгол дэд ерөнхийлөгч Монгол цагдаад ёслох нь ш. Одоо эх жил тэр Азийн цагдаагийн сургуулиудын холбооны чуулга уулзтыг манай сургууль дээр хийхэд төлөвлөд багш болгоно бас тодорхой ажил чиглүүлээд хэлний мэдлэгээ дээшлүүлэх гэж бас айгүй үр хөтөлтэй ажлууд явагдчихлаа. Материалыг сургалтын бааз орчин болоод үнэхээр мундаг манай сургууль. Тийм байна. Альч газраас хүмүүс ирсэн. Өстө мундаг бааз ортой сайхан сургууль болчихъя гэж тэгдэг. Та 4 төв зогч гин үү? Тань сайхан зогч. За тэгээ та нар мөн тэгэл энэ 4 төвцөндөө л эзэн болж яваарай да. Тэгэлгүй байх. Олон сайхан одоо энэ сайхан сэжгэлсэн сайхан курсантуудыг сонсогч нарыг те. Нэрээ таны хэлдэг үнэн шүү. Эдгээр хүүхдүүдийг сонсогч нарыг хэр сайн сургана бидний ирээдүйн үр хүүхдүүдийн аюулгүй байдал юм. Ерөөсөө тэр тийм л утга те ер нь бол. Тийм тэр ерөөсөө тодорхой. Би энийг бэлдэн тэр хүн намайг хамгаална шүү дээ. Миний хүүхдийг хамгаална. Тийм учраас ирээдүйн аюулгүй байдлынхаа хамгаалж бэлтгэж байгаа л гэсэн л байна те. Тийм байна. Монгол улсын баатар Ахмад Санданжавцыг тавагдарч Монгол улсын баатар Ахмад Санданжавцыг тавагдарч манай шорон тусгаар дотнодын төлөө активчид эрхгээр амрагдсан. За ингээд үүрийн гигэнээс үчийн бүрийн хүртэл үүрийн хүнтэй үчийн хүнтэй хүртэл ингээд хамт ямарчсан дотоод иргэний их сургууль байна. Үнэчлээ. Одоо эн чинь бол оройн тоо гэж байгаа тийм. Одоо чи оройн тоо гэх юм ингээд өөр хүмүүсийн нэг дурдаад байгаа юм. Тийм. Энэ их юм бол манай хэлийн сургууль гэдэг үү тийм. Хэлийн зэгийн 0347 дугаар ангийн одоо жигсаал одоо албаагчлалын лист оруулж одоо банк алдрын турсаж мөнгөний жигсаалт дуудаж тоог нь оройн тоонд оруулж таалт. Тэрийг сая таасаглаа. Бас лавд орж идэг нэр баг шиг юм тий. Бас лавд орж. Амгон жамцын лавд орж гэдэг хүнийг жигсаалын банкын мөнгөний жигсаалт оруулж таалт оройн тоонд оруулж таалт. Яг уу энэ маань бол тий манай залуучдын цэрэг хорж үзлийг нэмэгдүүлэх их орны хөдөлгөөн баатарлагаар тултаж амир өгсөн. Баатарлыг дайчтай мөгчүүлж байгаа хэрэгтэй. Яг одоо бол ажил дуусаагүй гэж би бодоод байгаа. Таны ажил бол яг гэрээхээ хонхыг дараат юм уу? Хаалгыг тогшоод ер нь бол энэ өдөр ингээд хамгийн одоо амар амгалан байдал руу гэж байх гэж бодож байгаа. Одоо яг гэртээ харж байгаа ч гэсэн нөгөө үүрэг гүйцэтгэж байгаа төрөний хувьд бол одоо ангийн нөгөө залуучууд байна. Тэд нар ямар нэг асуудал бол өөрөө туслахаа гэж бас холбогдож ярих юм байна. Байнга уцны бэлэн байдлаас их
бас тийм 150 байхгүй. Юу болж байгаа бол орой шөнө уцд уурахаар одоо санаа зовдож яатсан болоо энэ яач вэ гэж бодлоо. Өнөөдөр ерөөхдөө бол бүтэн нойртой хонжоогийн гавьяа. Өнөөдөр амраа амгалан гэртээ унтж байгаагийн гавьяа. Тэр бол Монголын дотоодын аюулыг хамгаалах та бүхний минь ач тус. Өнөөдөр хил амгалан байгаагийн гавьяа бид нэр өнөөдөр бүтэн нойртой хонжоо. Өнөөдөр юу юуг хаалга балбад ороод ирэх хүн гавьяа. Цагдаа та бүхний өнөөдөр өрсөн зэрэглэсэн бид нар та бүхэнд итгэж байгаагийн гавьяа. Баярлалаа. Хэрвээ ямар нэг асуудал гарвал онцгой байдлынхан бидэнд байгаа гэдгийг юм авъя. Үнэхээр гайхалтай сайхан. Та бүхэн үнэхээр бахархдаг. Одоо бүгд ингэж оройн тоонд орох гэдэг нь яраталж гиссэн. Ингээд Монгол хүн хичнээн маш сонирхдаг ч хотын хөөгч гэсэн соёол ороод ирэх ингээд нүдэн нулимс хэлгэндэг шиг энэ ирчүүдийн жагсаад явж байгаа тэр доо ил явж байгаа сонсоороос л бас хиймэрс иргэдэж штэ бас урморж ирэх үндэ. Ямар ч хүн юм шүү. Би байлдагчлалтанд рүү. Ёслий тийм. Ирээдүйн ирчүүдтэй ч гэсэн ёслох хэрэгтэй бид нэр. Гайхалтай юм гайхалтай. Гэтэ нэрээ яг яалтчгүй ярихад одоо энэ залуучууд те ирээдүйд амиа өөрл хайрлан гал гарч байгаа хадуун гал руу орно те. Шүүхэн шийдвэр гүйцэтгэлийн сургууль гээд хаа байгаа алсын тэр 20 анги манж байгаа ч гэсэн 20 ангийг хариуцж ажиллаж байгаа ч гэсэн өөрсдөө үеийн давхар ирж байгаа. Цагдаагийн албаагчтай юм тий. Одоо яахаас уцгүй гэмтэлтгүүдийг барихын тулд өөрөө амь хайргуул болж байна. Хилийн албаны залуучууд байна тий. Залуу насаа тэр хаа хийсэн алс хязгаарт өнгөрөөж байна. Яалтчгүй нэрээ энэ залуучуудыг энд ингэж ихсэж байгаа юмс бахархмаар зүйлтэй. Энийг нь улам урамшуулж, улам дэмжиж ирээдүйн баталгаатай албаа сайн гүйцэтгэхийн тулд бид нэр чадах бүхнээ зөвлөж зүтгэж байгаа. Тэгээд та бүхний амар амгалан мэдээлэл хэлж байна да. Гилаалаа. Цагдаатай хилийн манаатай онцгой байдалтай шүүхийн шийдвэрийн гүйцэтгэхийн албан хаагчдтай төр төстэй түншинтэй. Энх тунх Монголын эрдэм чадварыг дээдсэн эрэлхэг даруй цэргийн хүн эх орны найдвар билээ. Илээх сэтгэлдээ түмний төлөө төгөлдөр үүрэг хүлээлгсэн мохошгүй зориг, хувиршгүй сэтгэлтэй мандах нарыг угтахдаа Монголын төлөө санааширдаг мянган мөрдөс дэрхмийн төлөөлөл билээ. Энэ хүн бусдын адил ихээс төрсөн эгэл хүмүүн. Хүжид дэлхийд хүмүүн болж төрсний утга хүнлэг инэрэнгүй хуудуугүй үнэн доршмай. Гагцхүү, гундашгүй, цөхрөшгүй, давтагдашгүй, гал шиг дүрлсэн сэтгэл нь ганхашгүй замлаар өгсөн.